Эрүү шүүлт гэж юу вэ? Эрүүдэн шүүх гэдэг нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа эрх бүхий албан тушаалтан хэн нэгэн буюу 3 дахь этгээдээс мэдүүлэг авах, тухайн хүн 3 дахь этгээдийн үйлдэлсэн буюу сэрдэгцэн хэрэгт шийтгэх, айлган сүрдүүлэх, шахалт үзүүлэх аливаа байдлаар алагчлах зорилгоор төрийн албан тушаалтан албан үүрэг гүйцэтгэж буй бусад хүний өдөөн хатгалт, ил далд зөвшөөрлөөр тухайн хүн буюу 3 дахь этгээдийн бие махбод сэтгэл санааг хүчтэй шаналган зовоож байгаа үйлдэлийг хэлнэ. Эрүү шүүлтийн хохирогч нь с ิจ гтэн, яллагдагч, шүүгдэгч, хорих ял эдэлж буй ялтан, гэрч, зарим тохиолдолд гэмт хэргийн хохирогч өөрөө ч байхыг үгүйсгэхгүй. Эрүү шүүлтийг хэрхэн ангилдаг вэ? Эрүү шүүлтийг тухайн үеийн эрүү шүүлт, бие махбодын эрүү шүүлт, сэтгэл санааны эрүү шүүлт гэж ангилдаг. Мөн олон улсын түвшинд эмнэлгийн эрүү шүүлт гэсэн ойлголт бас бий. Эрүү шүүлт ихэвчлэн хаана үйлдэгддэг вэ? Эрүүдэн шүүх гэмт хэрэг нь ихэвчлэн олон нийтийн хараа хяналтаас ангид, цагдан хорих, саатуулах байранд үйлдэгдэх магадлал их байдаг. Эрүү шүүлтээс өөрийгөө хэрхэн хамгаалах вэ? Та эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан өөрийн эрх үүрэгтэй албан ёсоор танилцсан байх. 2. Өөрийгөө өмгөөлөгч авах эрхээ эрх бүхий албан тушаалтнаас шаардах. 3. Өөрт авч байгаа таслан сэргийлэх арга хэмжээг шийдвэрлэх ажиллагаанд аль болох биечлэн оролцох, эрх бүхий албан тушаалтны гаргаж байгаа үндэслэлд тодорхой тайлбар хэлэх боломжоор хангуулах. 4. Хэрв танд цагдан хорих, саатуулах арга хэмжээ авахар болсон бол арга гэрийнхэн өмгөөлөгчд нэн даруй мэдэгдэх эрхээр хангуулах. 5. Эрүү шүүлтэнд өртсөн байж болзошгүй тохиолдол бүрийг эрх бүхий албан тушаалтан харьяалах прокурорын байгууллагад даруй мэдэгдээрэй. Бид эрүү шүүлттэй тэмцэх болно. Бид эрүү шүүлтийг хүлээн зөвшөөрөхгүй. Бид эрүү шүүлтээс ангид байх болно. Бид эрүү шүүлтээс урьдчилан сэргийлж чадна.